Үйлдвэртэй болно гэж яриад байдаг. Таны хувьд хэлж байгаагаар ингээ ерөнхийдөө бол хэрэглээг дэмжсэн юм утааг бууруулах бодлого яваад байна. Энэ буруу юм а. Одоо дулаалъя гэдэг. Урт хугацааны шийдэл нь бол мэдээж орон сууцч болох те. Тэгэхээр ийм одоо бодлогын зөрчилдөөнүүд дээр ер нь Улаанбаатар хот яг хизээ ямар хэдэн хувиар утаанд буурах юм бэ? Энэ дээр ерөөсө тодорхой ойлголт иргэдэд байхгүй байна. Тийм, хотын асуудлыг шийдэхин тулд ганцхан шийдлийг бол хэрэгжүүлж болдоггүй. Санхүүгийн одоо байгууллагууд ч гэсэн тийм зөвлөмж өгдөг шүү дээ. Нэг сагсанд бүх зүйлээ битгий хийгээд тийм. Яг энэ хотын асуудлыг шийдэх юм бас яг адилхан. Бид нэр зөвхөн сайжруулсан төлшин дээр сүүлийн өнгөрсөн жилийн хугацаанд тийм утаагүй зуугч байт юм уу. Ийм зүйл дээр л ганцхан шийдэл дээр л одоо хөрөнгө оруулалт хийгээд ирсэн тийм. Энийгээ биш бид нар ингээд олон төрлийн шийдлийг зэрэг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бүх айлыг орон сууцнд оруулах бол боломжгүй. Энэ дэр бүгд одоо нэгцэн ойлголтод хүрмээр байна. Жишээлбэл Улаанбаатар хотод амьдарч байгаа одоо чинь гэр хорооллын тийм 50-60 орчим хувь амьдарч байгаа өрхүүдийг бүгдийн дулааны шугам, халуун усны шугам бүх энэтэй холбооны ихэд 30 их 80 төгрөг хэрэгтэй. Тэгэхээр миний саяны санал болгож байгаа 600 тэрбум төгрөг гэдэг бол бид нэр бодитоор хэрэгжих боломжтой тийм үнийн дүн сонсогдож байгаа гэж бодож байна. Тэгээ 2032 он хүртэл бид нар яг сая хэлсэн тоогоор байшин гэрээг дуулахад дэмжлэг үзүүлээд явах юм бол 2028 он гэхэд нийслэлийн агаарын бохирдол 50-аас дээш хувиар буурах боломжтой. Энэ тооцооллыг бүгдийг хийгээд ерөнхий сайд болон хотын дараалал бүгдэнд нь танилцуулсан байна. За та түрүү метроны асуудлыг ярьлаа. Нийслэл хэрэгжиж 16 төслөөс метрог бол дэмжиж байгаа гэж байна. Гэтэл нөгөө та бас өмнө нь Японд байсан те. За метро хамгийн их ашигладаг хотуудын нэг. Улаанбаатар хот бол мега хот гэдэг одоо жагсаалтанд бол хэдийнэ орцсон 2 сая хүн амтай. Тэгээд метро бол мэдээж Улаанбаатар хотод хэрэгтэй гэдэг дээр нийслэлийн засаг дарга бол одоо хамгийн түрүүнд л одоо дэмжиж одоо энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Таны хувьд яг метро Улаанбаатар хотод мэдээж нийгмийн талаас бол хэрэгтэй ач холбогдолтой зүгээр үр ашигтай өртгийн хувьд аваад үзэх юм бол яг ямар тооцоолууд харагддаг вэ? Тийм, миний хувьд бол метроны төслийг дэмждэг. Яагаад вэ гэхээр ер нь хотод бол хүн ам 1 сая даваад ирэхлээр нийтийн тээврийн юм том хэмжээний хөрөнгө оруулалтыг бодож тооцоолж эхэлдэг. Анх 2013 онд JICA-гаас өөрчилсөн тэзүүг нь хийж агаад тэр үедээ гаргаж ирсэн тооцоогоор бол нэг суухад 2000 төгрөг орчим зардалтайгаар хийгээ энэ метро бүтээн байгуулах юм бол эдийн засгийн үр ашигтай гэсэн тооцоол нь гарсан байсан. Сүүлийн өнгөрсөн жилд бас энэ тэзүүг шинжлээд бас ашигтай гэсэн тооцоо гарсан гэсэн мэдээллийг нийслэлээс авсан. Тэгэхээр Улаанбаатар хот маань бас нэг зүйлийг залруулахгүй болохгүй санагдаж байна. Мега хот гэдэг маань 10 саяас дээш давсан хүнийг мега хот гэж байгаа. Гэтэ Улаанбаатар хот бол энэ ойр хавийн одоо нүүдэлчдийн одоо аж төрж байгаа ойр орчимд байгаа энэ 20 сая хүмүүс байгаа шүү дээ. Хотлын хойд өршөлт манай, урд өршөлт манай тийм. Энэ 20 сая хүмүүсийн нүүдэлчдийн нийслэл нь гэсэн хот байгаа. Тэгэхээр бид нар энэ төгжрэлтэй байна гэдэг нь бол маш их харамсалтай зүйл. Энийн шийдэл нь бол зөвхөн метро. Тэгээ метрогоо хэрэгжүүлээд явхад мэдээж санхүүгийн янз бүрийн боломж бололцоонуудыг харах хэрэгтэй. Одоогоор бол EPC plus F буюу төлхөр гардуулах нөхцөлтэйгээр өөртөө санхүүжилтээ гаргаад төрийн үеийн түншлэлтэй адилхан хэлбэрээр хэрэгжүүлэх гэсэн санхүүжилтийн их үүсвэрийг нь гадны байгууллагуудаас ярилцж гэнэ гэсэн мэдээллийг нийслэлээс авсан. Тэгээ хэрвээ хэрэгжүүлэгч маань олдох юм бол энийг хэрэгжүүлэхэд бол зөв зохистой зүйл гэж харж байгаа. Гэхдээ энэ дээр одоогийн автобустай адилхан татаасаар явуулахгүй байх ганцхан боломж байгаа. Энэ юу вэ гэхээр transit oriented development гэж нэрлэдэг. Үйл хөдлөх хөрөнгө болон нийтийн тээврийн хоёрыг хооронд нь уялдуулж бүтээн байгуулалтаа хийдэг. Тэгэхээр жишээлбэл метроны компани маань 2030-31 онд ашиглалтанд орлоо гэж бодъё тийм. Тэгэхээр нэг жилийн орлогын нь 40% нь билетний орлогоос. Дахиад нэг 40% нь бол үйл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлого буюу метроны буудлууд байх газар дээр нь байх офс ээж болон орон сууц ээж болон үйлчлэгийн газрууд ээж болон тийм. Эднэрийн үйл хөдлөхийн түрээсийн орлого. Дээрээс нэмээд үлдсэн 20 нь болохоор advertising буюу метрон дотроо ч гэдэм үйл хөдлөх хөрөнгө дотроо явуулдаг зар сурталчилгааны орлогоос бүрдүүлнэ гэсэн ийм Азийн моделийг ашиглаж хэрэгжүүлэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Улаанбаатар хотод яг одоо юу гэдэг нөгөө баруунаас зүүн тишээ чиглэлдээ метро тавина гэсэн юм өрчилсөн мэдээлэл яваад байгаа шүү дээ. Энэ одоо техникийн боломж нь байгаа мó? Тийм, бүрэн боломжтой. Тэзүүгийн ч гэсэн танилцчихсан, өөрчилсөн тэзүүг бүрэн уншижсэн миний хувьд бол нэг л зүйл өөрчлөгдсөн байгаа. Өмнө нь бол зөвхөн баруун дөрөн зам, зүүн дөрөн замын хооронд газар дор ороод тэрнээсээ цаашаа бол газар дээр явна гэсэн байсан. Шинжлэгдээд тэр чигээр газар дор орно гэсэн боломжтой. Хөрсний хувьд ч гэсэн хэрэгжүүлэх боломжтой. Ягаад гэвэл ийм түнэл ухахад хамгийн том асуудал нь усны асуудал байдаг. Тэгээ Улаанбаатар хотын хувьд яг энэ инх тайвны өргөн чөлөөний доор хэсэгтэй буюу түнэл ухаж явхад тийм их хэмжээний ус бол гарах магадлалгүй байна. Тэгэхээр харьцангуй одоо инженерийн хувьд бол хялбархан шийдлэр хэрэгжүүлэх боломжтой гэсэн зүйлийг тэзүүнээс нь харсан. Ийм одоо өндөр нэгтэршилтэй хүн амтай одоо хотын хувьд өөр одоо шийдэх зайлшгүй шаардлагатай асуудал яг
өнөөдөр бол жишээ нь одоо хүүхдээ эцэгчүүдийн хувьд хамгийн тулгымцсан асуудал болж штэ. Гэрээсээ одоо юу гэдэг ойрхон бүсэд сургууль цэцэрлэг төлөвлөх. Гэтэл одоо өнөөдрийн хүртэл энэ асуудал шийдэгдэг байгаа. Тийм ч учраас төвчрэлтэй байгаа тийм. Энэ дээр одоо юу гэдэг нийслэл ер нь яг ямар бодлохоор явах хэвээр энэ дээр та ямар өнцгөөс харж байна? Тийм, миний хувьд хаврын чуулганаар өнгөрсөн хаврын чуулганаар 20 минутын хот үзэл баримтлагыг боловсруулад өгсөн байгаа. Ажлыг нь би өөрөө ахалж ажилласан. Одоо хот байгуулалтын яамн дээр энэ үзэл баримтлагыг засгийн газар хэлцээд батлана гэсэн товтой байна. Тэгээ энэ дээр юг тусгаж байгаа вэ гэхээр яг таны хэлж байгаа сургууль цэцэрлэг 20 минутын дотор байдаг байя. Тэ өрхийн эмнэлэг болон эмийн сан бас 20 минутын дотор ногоон байгууламж хүүхдийн тоглоомын талбар бас байдаг бай. 5 дугаарт нь болохоор нийтийн тээврийн зохицол нь бас байх хэрэгтэй гэсэн ийм зарчмыг баримталж байгаа. Тэгээ яг энүүгээр хэрэгжүүлээд явах юм бол өнөөдөр нийт зорчилтын 70 орчим хувь нь хувийн машин байна. Энийгээ бид нэр 40% хүртэл бууруулах боломжтой. Тэгснээр манай төвчрлийн асуудал шийдэгдэнэ гэж байгаа. Тэгээ дээрэс нэмээд засгийн газрын зүгээс бол эх жилийг боловсролыг дэмжих хичээл болгож зарласан. 2028 он хүртэл орон даяар 108 сургууль 95 цэцэрлэг барих ёстой гэж байгаа. Энэ дээр нийслэлээр хаана хэдэн ширхэг сургууль цэцэрлэг хэрэгтэй гэдэг бүх тооцоолол нь гаргасан. Нийслэлийн хувьд одоогийн байдлаар 84 сургууль 39 цэцэрлэг барих шаардлагатай байна. Жишээлбэл Хаан улд дүүргийн 7 дугаар сургууль 350 хүүхдийн суудалтай 2200 хүүхэд сурж байгаа байхгүй. Ийм сургуулиуд маш их байгаа. Эдрийгээ бид нэр боловсролын хүртээмжийг нэмэх зорилгоор энэ 84 сургуулийг барина гэж байгаа. 26 оны төсөвдөр бол 31 сургуулийг барихаар туссан байгаа. Энэ дээр мэдээж улсын төсөв болон Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилт бас эрэгдэж байгаа. Тэгэхээр ийм байдлаараа бид нэр гэрээсээ гараад хүүхдээ гэрийнхээ хажууд ойрхон сургууль цэцэрлэгт өгдөг боломж нь бүрдчих юм бол өнөөдөр хүн болгон мэддэг хичээл амрахлаар төвжирлэг болчдөг тийм энэ асуудал одоо яг бодиттой болоод төвжирлийн асуудал дээрээс нэмээд боловсролын хүртээмж, эрүүл мэндийн хүртээмжийн асуудлууд бас шийдэгдэнэ гэж харж байгаа. За Улаанбаатар хотод 84 сургуультай болох нэ гэж одоо шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. 26 онд 31 сургууль ямар ч байсан байрна гэсэн юм зорилттой байгаа юм байна. Гэтэл яг одоо ямар асуудлууд үүсэж гинүү гэхээр шинээр баригдсан сургуулиуд дээр багш боловсон хүчин байхгүй. Нийслэлс ч гэдэм үү одоо боловсролын яамнаас тэнд одоо тавих хүүхдийн хичээлтэй сургууль хийх одоо хичээлээ хийх нөгөө ширээ сандлын төсөв байхгүй. Ер нь бол нэг иймэрхүү байдалтай. Тэгэхээр энэ дээр өөр одоо гарц гаргалгаа байна уу? Зарим эдийн засгч нар бол заавал одоо сургууль барьснараа энэ асуудал шийдэгдэхгүй. Боловсролынхаа системийг бүтнээр нь өөрчилж одоо төлөвлөх шаардлага байна гэсэн юм шийдлүүдийг бас хэлж байна. Энэ дээр та яг юу гэж бодож байна? Тийм яг зарим эдийн засгч нарын хэлж байгаа бүтнээр нь өөрчилж төлөвлөх шаардлагатай гэдэг бол арга зам шүү дээ тий. Яг бодит төр шийдэл нь юу юм бэ гэж бас асуумаар байдаг. Тэгээ миний хувьд бол хот төлөвлөлтийн салбар бол нийтийн нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг шийддэг асуудал. Яг багш нарын цалинж гэдэг боловсролын чанар гэдэг асуудлыг бол боловсролын яам нь хариуцаад явж явах хэрэгтэй. Энэ дээр Жанжуугийн гал одрох гишүүн болон Наранбаяр сайд нар бол бас дөрөвтэй арга хэмжээ авахар төлөвлөгөө хийгээд явж байгаа гэж харж байгаа. Жишээлбэл одоо багш нарын цалинг сая нэмнэ гэсэн шийдвэрийг эх жил одоо 76% нэмсэн, үе шаттайгаар нэмсэн шийдвэр гаргасан тийм. Энийг зөв буруу гэдгийг нь бол мэдээж харж байгаа шийдэх ёстой болов гэж бодож байна. Гэтэ юу ч хийхгүй байснаас ямар нэгэн шийдэл гарц гаргалгаа гаргаад хэрэгжүүлж байгаа нь бол зөв зүйтэй зүйл гэж харж байгаа.